Сайн байцгаана үзэгчдээ. Компьютерийн хичээлийн маань ээлж дугаар эхэлж байна. За бид нар өмнөх хичээл дээр сурагчдын дүнг оноогоор оруулаад түүнийг үсгэн үнэлгээгээр шилжүүлдэг ийм тооцоолыг хийж үтсэн. За үүн дээр хамгийн гол нь Excel-ийн өөрийнх нь стандарт функцийг хэрэглэсэн шүү дээ. За Excel-ийн стандарт функцүүд бол их олон төрөл байдаг. Түүнийг та бүхэн мэдж байгаа. За тэрнээс бид нар login if гэдэг тийм ээ. За if гэдэг нь өөрөө хэрвээ гэсэн үг. За ингээд if гэдэг функцийг ашигласан. За if гэдэг функц нь өөрөө бол 3 аргументтай функц. Хэрвээ энэ нөхцөлийг биелүүлж явах юм бол үнийг нь үгүй бол тэднийх нь гэсэн ийм 3 аргументыг авдаг шүү дээ. Таарт би бас тодорхой хэмжээний даалгавар өгсөн байгаа. За тэр бол физикийн хичээл дээрх энэ оноонуудыг үсгэн үнэлгээгээр шилжүүлээд ирээрэй гэсэн. За тэрийг та бүхэн хийсэн байх. За хийгээг бол сайн хараад аваарай. Бид нар бол энийг хийн. Өмнөх хийсэн томьёотойгоо адилхан ганцхан одоо бид нар яг энэ физикийн бичигдсэн энэ оноог л авна шүү дээ, тийм ээ. За энэ дээр бол F-ийн дөрвдөр байгаа оноог бид авч явах гэсэн. Тэгэхээр хэрвээ if гэж бичээд хаалтан дотор F-ийн дөрвдөр бичигдсэн оноо нь F-ийн дөрөв нь тийм ээ 60-аас бага байх юм бол бид нар F гэдэг үнэлгээгээ тавина. Таслал тавьжаад F тийм ээ. За энэ F гэдэг үгийг хэвлэж гарахтаа бид нар энэ стринг учраас хоёр талд нь хашил тавьж хэвлэдэг юм байгаа. Тэгээд таслал тавиад 3 дахь аргумент нь болохоор үгүй бол хийх үгүй бол яг энэ нөхцөлийг хангахгүй бол хийх ёстой үйлдэл бид нар хийж байгаа бичих ёстой. Тэгэхээр үгүй бол гэдэг дээр бол яг дахиад нөхцөл шалгах шаардлагатай болж бас учраас дахиад бас нэг эффиг бид нар энэ бичиж байгаа маа. За үгүй бол гэж дахиад би хэрвээ F-ийн дөрвдөр бичигдсэн энэ дүн нь болохоор 70-аас бага байвал яах вэ гэдэг юм оруулж ирж байгаа. За 70-аас бага байх юм бол бид нар тэр хүүхд дээр бол D гэдэг үнэлгээг тавина. Тэгээ үгүй бол дахиад нөхцөл шалгах шаардлагатай болж байгаа учраас дахин эффиг бичиж байгаа тийм ээ. За ийм байдлаар бид нар яхаа хамгийн сүүлд нь F-ийн дөрвдөр бичигдсэн энэ оноо нь болохоор 90-ээс бага байх юм бол бид нар тэр хүүхд дээр B үнэлгээ тавих хэрэгтэй. Үгүй бол 90-ээс дээшээ гэдэг маань тэр хүүхд 100 урт хоног авч чадсан учраас бид нар тэрийг яхаа E үнэлгээ тавина гэсэн ийм томьёо өчгөж байгаа. За өмнө бичсэн томьёотой бол яг адилхан учраас та бүхэн энэ дэр бол айхтар хэцүү санагдаагаа байх. Харин ганцхан тухайн хүүхдийн өөрийнх нь яг физикийн хичээлийн оноо бол энэ F-ийн дөрвдөр байгаа гэдгийг л мэдчихэд болж байгаа шүү дээ. За бичсэн томьёогоо бид доош нь хуулаад тавьлаа. Тэр маань ABCD гэдэг тухайн хүүхдүүдийн авсан онооноос хамаарсан оноог биднэрт бол гаргаж өгч байна. За үүнийг бол та бүхэн хийж чадсан байхаа. За одоо өнөөдрийн хичээлийн бидний зорилго. За бид нар бол өнөөдрийнхээ хичээл дээр энэ хүүхдүүдийн үсгэн үнэлгээг нь ашиглаад тухайн ангиас хэдэн хүүхэд E үнэлгээ авсан, хэдэн хүүхэд B үнэлгээ авсан гэдэг энэ тоонуудыг гаргана. За энэ тоон статистик дүн дээр тулгуурлаад ангийн амжилт болон чанарыг бодож гаргах юм аа. За тэгэхээр эхлээд хэдүүлээ E үнэлгээ авсан хүүхдүүдийн тоог олъё. За түүнд count гэдэг ийм функц байдаг. Зөв бүлэг ийм функцэд бий. За count гэдэг бүлэг функцоос count if гэдэг нь бидний ашиглах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ маань тодорхой нөхцөлийг хангасантай зөвхөн E гэдэг үгдийг E гэсэн үнэлгээ авсан хүүхдүүд бидний тоолох хэрэгтэй шүү дээ. За count if дотор бид нар эхний аргумент нь бол range буюу мууж авах хэрэгтэй. Өөрөөр би аль мууж дотроос тийм ээ юуг хайх гэж гэдгийг бол тодорхойлчих юм байна. Тэгэхээр бид нар мууж гэдэг тодорхойлж өгтөө хамгийн эхний хүүхдийн үсгэн үнэлгээ байгаа нүдний хаягийг аваад түүнээс доошо хамгийн сүүлийн хүүхдийн нүдний хаягийг авах хэрэгтэй. За энд бол би өөрөө энэ тоог нь авчлаа гэх нь бол буруу гэсэн үг тийм ээ. Энэ бол алдаатай гэсэн. Бид нар ч энэ дээр бол үсгэн үнэлгээ авсан дүнг бичих гээд байгаа шүү дээ. Тэгээ юу хайх гэж гэдэг би бол E хайх гээд байгаа тийм ээ. E үнэлгээ хайх гэж. Энэ бол энэ уртлын мужид E гэдэг үнэлгээ тавигдаг учраас энэ нойлох хань гарцааг байлаа тийм ээ. Тэгээ бид нар энэ дээр D-ийн дөрв биш. E-ийн дөрвөөс E-ийн 13 хүртэл тийм ээ. Энэ нүдний хаягуудыг бол бид нар мууж болгож байна. Мууж ихлээр бид нар эхний нүдний хаягийг бичээд дунд нь тодорхойлох хэсэг тавьж гэж байгаа байхгүй. Тэгээ тодорхойлох хэсэг тавьж ихэд бичлэр энэ маань мужийг авч байгаа гэсэн. За энэ мужид бол 2 хүүхэд E үнэлгээ авсан юм байна. Тэрийг бол тоож харуулж байна. За ерөнхийдөө бид энэ томьёо доош нь хуулаад тавьчихад болно. Тийм ээ? Яг би яг ийм тоолох үйлдэл хийх гэдэг. Гисэн хэдий боловч доотлын нүдэн дээр ирэнгуудлынхаа нэг нүдний харьцан гаяг нь өөрчлөгдөж явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид энэ харьцан гаягаар бич болохгүй учраас эхнийхээ томьёон дээр абсолют хийгээд тавьчих хэрэгтэй болж байна тийм ээ. Тэгэхээр бид F $4-өөс F $13 хүртэл бид нар энийг бол хайна гэж
можоо зааж өгөөд тэгээ ээг хайхад тавих юм бол энэ маань яг зөв хайж байгаа гэсэн үг ээ. За ингээд зөв томьёо оруулсан дараа бид доош нь татаавалсан энэ маань яг бүх одоо нүднүүд дээр дандаа ээг гэсэн үнэлгийг хайсан байдалтай одож байгаа. За энэ томьёо бол хуулгдсан байж байна. Одоо бид зөвхөн яг энэ э гэдгийг солиод болно тийм ээ. Яг энэ мужид дотроос бид зөвхөн B хайна. Энэ мужидаар бид зөвхөн C хайна. Энэ мужидаас бид зөвхөн D хайна гэх мэтээр A, B, C, D, E, F гэсэн дүнгуудыг хайхлаад тэр бүгдийн тоог харуулж өгч байгаамаа. За энэ бол яг тоолоо тавьсан байгаа да та бүхэн яг харж байгаа. Энд бол ямар ч алдаа байхгүйгээр яг A авсан хүүхдийн тоо бол 2, B авсан хүүхдийн тоо бол 3 гэх мэтээр яг нэг зөв бол тоосон байна. За хэрэв би энэ дээр аль нэг хүүхдийн дүнг өөрчлөх юм бол яах вэ тийм ээ? Тэр хүүхдийн дүн оноо өөрчлөгдөн гутал нь тэрийн харгалзах өсгөн үнэлгээ өөрчлөгдөнө. Өсгөн үнэлгээ өөрчлөгдөн гутал нь тэр өсгөн үнэлгээний доор одоо нийт тоол бас өөрчлөгдөж байгаа. За ингээд ангийн яхаа хүүхдүүдийн хичнээн хүүхд нь A, хичнээн хүүхд нь B авсан гэдэг бол тохоо бүрд яхаа байнга одоо шинжлэгдэж явах юм болцоотой болж байна гэсэн үг. Энэ тоон статистик дүн дээр тулгуурлаад ангийн одоо амжилт болон чанарыг бодож байгаа юм аа. За тэгэхээр эхлээд хэдүүлээ яхаа A үнэлгээ авсан хүүхдүүдийн тоог олъё. За түүнд яхаа count гэдэг ийм функц гэдэг зөв бүлэг ийм функцэд бий. За count гэдэг бүлэг функцоос count if гэдгийг бидний ашиглах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ маань тодорхой нөхцөлийг хангасантай зөвхөн A гэдэг хүүхдийг A гэсэн үнэлгээ авсан хүүхдүүд бидний тоолох хэрэгтэй шүү дээ. За count if дотор бид нэр эхний аргумент нь бол range буюу мууж авах хэрэгтэй. Өөрөөр би аль мууж дотроос тийм ээ юуг хайх гэж гэдгийг бол тодорхойлчих юм байна. Тэгэхээр бид нар мууж гэдгийг тодорхойлж өгтөө хамгийн эхний одоо хүүхдийн өсвөн үнэлгээ байгаа нүдний хаягийг аваад түүнээс доошо хамгийн сүүлийн хүүхдийн нүдний хаягийг авах хэрэгтэй. За энд бол яхаа би өөрөө энэ тоог нь авчлаа гэх нь бол буруу гэсэн үг тийм ээ. Энэ бол алдаатай гэсэн бид нар чинь энэ дээр бол өсвөн үнэлгээ авсан дүнг бичих гээд байгаа шүү дээ. Тэгээ юу хайх гэж гэдэг би бол ээг хайх гэдэг тийм ээ. Э үнэлгээ хайх гэж. Энэ бол яхаа энэ уртлын мужид э гэдэг одоо үнэлгээ тавигддаг учраас энэ нойлох хана гарцааг болоо тийм ээ. Тэгэхээр бид нар яхаа энэ дэр D-ийн дэр биш. E-ийн дэрвээс E-ийн 13 хүртэл тийм ээ. Энэ нүдний хаягуудыг бол бид нар мууж болгож тань. Мууж ихлээр бид нар эхний нүдний хаяг бичээд дунд нь тодорхойлох хэсэг тавьж гэж байгаа байхгүй. Тэгээд тодорхойлох хэсэг тавьж игээд бичлэр энэ маань яхаа мужийг авч байгаа гэсэн үг. За энэ мужид бол 2 хүүхэд э үнэлгээ авсан юм байна. Тэрийг бол тоож харуулж байна. За ерөнхийдөө бид энэ томьёо доош нь хуулаа тавьчихад болно. Тийм ээ. Яг би яг ийм хуулах ийм тоолох үйлдэл хийх гэдэг. Гисэн хэдий боловч доотлын нүдэн дээр ирэнгуудлынхаа нэг нүдний харьцан гаяг юм өөрчлөгдөж явж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний харьцан гаягаар бич болохгүй учраас эхнийхээ одоо яхаа томьёон дээр абсолют хийгээд тавьчих хэрэгтэй болж байна тийм ээ. Тэгэхээр бидний яхаа $F 4-өөс $F 13 хүртэл бидний яхаа энийг бол хайна гэж можоо зааж өгөөд тэгээ ээг хайхад тавих юм бол энэ маань яхаа зөв хайж байгаа гэсэн үг ээ. За ингээд зөв томьёо оруулсан дараа бидний доош нь татаавалсан энэ маань яхаа бүх одоо нүднүүд дээр дандаа э гэсэн үнэлгийг хайсан байдалтай одож байгаа. За энэ томьёо бол хуулгдсан байж байна. Одоо бид зөвхөн яхаа энэ э гэдгийг солиод болно тийм ээ. Яг энэ мужид дотроос бид зөвхөн B хайна. Энэ мужидаар бид зөвхөн C хайна. Энэ мужидаас бид зөвхөн D хайна гэх мэтээр A, B, C, D, E, F гэсэн дүнгуудыг хайхлаад тэр бүгдийн тоог харуулж өгч байгаамаа. За энэ бол яг тоолоо тавьсан байгаа да та бүхэн яг харж байгаа. Энд бол ямар ч алдаа байхгүйгээр яг A авсан хүүхдийн тоо бол 2, B авсан хүүхдийн тоо бол 3 гэх мэтээр яг нэг зөв бол тоосон байна. За хэрэв би энэ дээр аль нэг хүүхдийн дүнг өөрчлөх юм бол яах вэ тийм ээ? Тэр хүүхдийн дүн оноо өөрчлөгдөн гутал нь тэрийн харгалзах өсгөн үнэлгээ өөрчлөгдөнө. Өсгөн үнэлгээ өөрчлөгдөн гутал нь тэр өсгөн үнэлгээний доор одоо нийт тоол бас өөрчлөгдөж байгаа. За ингээд ангийн яхаа хүүхдүүдийн хичнээн хүүхд нь A, хичнээн хүүхд нь B авсан гэдэг бол тохоо бүрд яхаа байнга одоо шинжлэгдэж явах юм болцоотой болж байна гэсэн үг. Дараагийн зорилго бол бид нэр энэ анги хүүхдүүдэд амжилт чанар гаргах хэрэгтэй. За би бол саяын count гэдэг томьёогоо бол тайлбарлаж өгье гэж бодож байна. Тэгэхээр бидний бол энэ дээр тэнцвийн үндэгийн ардчууд count if гэдэг юм одоо функцэд дутсан байгаа. За энэ бол Excel-ийн өөрийнх нь стандарт функц гэсэн үг. Функц учраас заавал хаалт одоо аавна хаалт гэдэг нь өөрөө аргументын бичих одоо хаалтыг авч байгаа гэсэн үг. За тэгээд энэ count if маань өөрөө хоёр аргумент авдаг. Эхний аргумент болохоор мууж авч байгаа. За би E-ийн дээрээс E-ийн 14 хүртэл гэдэг юм мууж аваад байна тийм ээ. Энэ мууж дотор байгаа энэ одоо тэмдэгтийг би тоолж байгаа байхгүй. Тэгэхээр би бол E-г тоосон шүү дээ. Count if E-ийн дөрвөөс E-ийн 14 хүртэл гэж. За мужиг бол
эхлэл болон төгсгөлийн одоо нүдний хооронд тодорхой хэсэг тавиад тодорхой мужийг би яхаа ингэж сонгож авч одоо болдгоо. За доотлолт нь болоо хэдүүлээ. Одоо эхлээд ангийн амжилтыг бодно. За доотлолт нь түүний дараалал чанарыг бодно гэсэн. За ингээ амжилт чанар гэсэн юм хоёр одоо мөрөнд бид нэр тооцоолж үзье. За амжилт гэдэг нь юу вэ гэдэг эхлээд ойлгох хэрэгтэй. Амжилт гэдэг нь ерөөсөө энэ ангийн хүүхдүүдийн унаагийн хүүхдийн одоо хувь өсөг шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл хангалттай өгсөн бүх хүүхдийн одоо хувийг л бид нар амжилт гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр яхаа F-с бусд үнэлгээ авсан нийт хүүхдийн тоог ангийнхаа нийт хүүхдийн тоонд харьцуулна гэсэн үг л дээ. За ийм томьёо бид нар оруулах хэрэгтэй болж байна. За энэ томьёог хийх нь бол бид нар яхаа F-с бусд үнэлгээ авсан хүүхдүүдийн тоог олох хэрэгтэй. Тэгээд тэрийг бол бид нар summa гэдэг функц ашиглаж болно. Бас Excel-ийн өөрийнх нь стандарт функц. Summa. За энэ бол байж юм тийм ээ. Энэ дөр бол F-ийн 15 гэдэг баган дээр хамгийн ихний A гэсэн үнэлгээ төгсөд тоо байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр F-ийн 15-аас доошо бид нар явах F-ийн 19 хүртэлх. F-ийн 18 хүртэл тийм ээ. Энэ бол тэр F-ийн 18 хүртэлх энэ мужид бол одоо A, B, C, D үнэлгээ авсан хүүхдүүдийн тоо байна гэсэн. За энэ хүүхдүүдийн тоог би энэ summa гэдэг функцээр бодуулж авчаад гарсан үр дүнгийн хуваахтаа A-гийн 15-аас E-гийн 15-аас E-гийн 19 хүртэлх тийм ээ. Одоо F үнэлгээ авсан бүх хүүхдэд оруулна шүү дээ. Тэр хүүхдүүдийн тоон тоож байна. За тэр маань бас дахиад нэг summa гэдэг функц бичигдэж явсаг. Ингээд хуваахлаа юм маань яхаа 1 гэсэн харьцаа гарч иж байна. За 1 гэсэн тоог би бол процентээр дэрх хэлэх ёстой. За тэрийг бол бид нэр хувь гэсэн юм одоо тэмдэглэнээр тавьж өгöd энэ нүдэнд бичигдсэн мэдээлэл percentage буюу процентоор илэрхийлнэ гэсэн байдлаар оруулж өгч байна. Тэгэхээр энэ бол 100% гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ хоёр нүд хоёулаа илэрхийлэх ёстой учраас би хоёр нүдэнд процент гэсэн юм юу оруулсан байгаа. За одоо чанар бол зөвхөн AB авсан хүүхдүүд нь тийм ээ. Өөрөөр яхаа онцгой авсан хүүхдүүдийн тоог нь нийт хүүхдүүдийн тоог хэвээр. Тэгэхээр би AB авсан хүүхдүүдийн тоог бодохдоо summa гэчээд хоёр нүдээ хооронд нэмж болно. За тэр нь бол E-гийн 15 дээр E-гийн 16 нэмж гэсэн үг тийм ээ. Гарсан үр дүнгийн би summa E-гийн 15-аас E-гийн 19 хүртэлх нийт хүүхдийн тоог хуваахлаа энэ бол яхаа чанар гарч иж байна. За энэ ангийн хүүхдүүдэд E авсан хүүхдийн тоо 2, B авсан хүүхдийн тоо 3 байна. Ингээд 10 хүүхд авсан гэсэн үг. Нийтдээ 10 хүүхдийн ангийн 50% нь одоо яхаа онцгой гэсэн үнэлгээ авч байгаа гэсэн юм чанар үзүүлэлт гарч иж байна. За хэрвээ би энэ дээр бас нэг хүүхдийн оноог өөрчлөх юм бол энэ бүгд өөрчлөгдөнө. За тэр хүүхдээ би яхаа энд E үнэлгээтэй хүүхдийг C болголоо. Тэгэхээр E үнэлгээтэй хүүхдийн тоо нэгээр хорогдсон. Тэр нь болохоор 1 боллоо. Нийлээд бол яхаа чанар нь бол 40% болж харагдаж байгаа. Амжилт бол 100% байгаа тийм. Хэрвээ энэ ингээс нэг хүүхэд F үнэлгээтэй болчих юм бол тэр ангийн амжилт буруу явчихна шүү дээ. За ингээд томьёо бол зөв орцсон байгаа тохиолдолд зөвхөн оноон самарсан байдлаар бүх бодолд өөрөө анда зөв бодогддог юм болж байна. За энэ доотлон мөрөн дээр амжилт болон чанарыг оруулсан томьёогоо дахин бичиж тайлбарлая. За бид нар бол амжилтыг бодохдоо summa гэчээд E-гийн 15-аас E-гийн 11 хүртэлх энэ мужийн одоо дотор байгаа бүх хүүхдийн тоог summa E-гийн 15-аас E-гийн 19 буюу ангийн нийт хүүхдийн тоог хаваагаад байгаа тийм ээ. За энэ болохоор чинь ерөөсөө F-с бус үнэлгээ авсан бүх хүүхдийн тоог ангийн нийт хүүхдийн тоонд харьцуулаад амжилтыг гаргаж байгаа гэсэн үг. За энэ гарсан үр дүнгийн бидний зөвхөн процентээр илэрхийлж байгаа шүү дээ. За доотлолт нь болохоор зөвхөн AB авсан хоёр нүдний одоо утгуудыг хооронд нэмж байгаа. Тэр нь болохоор A авсан хүүхдийн тоо бол E-г 15 дээр бичигдсэн. B авсан нь болохоор E-гийн 16 дээр бичигдсэн. Энэ хоёр нүдний одоо утгыг хооронд нь нэмээд за энэ summa гэдэг одоо функцээр бичсэн ч болно. Эсвэл зүгээр хооронд нь хоёр нүдний хаягийг бичсэн ч болно тийм ээ. За тэгээд E-г 15-аас E-г 19 хүртэлх нийт хүүхдийн тоон бол харьцуулаад чанарыг гаргаж иж байна. За ийм байдалтайгаар одоо бид нар бол энэ одоо хүсдэгтэн дээрх амжилтуудын чанарыг гаргалаа. За томьёо та бүхэн сайн анзаарч авсан байх. Сайн харж аваарай. За тэгээд энэ томьёоныхаа дагуу мөн яхаа физикийн хичээлээр одоо энэ хүүхдүүдийн энэ ангийн хувьд тийм ээ энэ хүүхдүүдийн одоо амжилт болон чанарыг мөн яхаа тэр хүүхдүүдийн хичнээн хүүхд нь A, хичнээн хүүхд нь B авсан тэр бүх одоо тооцоог яг одоо энэ бичсэн томьёоныхаа дагуу тийм ээ бас дуурайгаад хийх юм аа. Гэхдээ энэ бол математикийн хичээлэх байгаа. Тэгвэл та бүхэн физикийн хичээлээр байсан байдалтайгаар одоо энэ артлын багаан дээр хийж ирээрэй. Дараагийн зорилго бол бид нэр энэ анги хүүхдүүдэд амжилт чанар гаргах хэрэгтэй. За би бол саяхан count гэдэг томьёогоо бол
тайлбарлаж өгье гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр тэнцвийн нэмдгийн ардчууд count if гэдэг юм одоо функцэд дутсан байгаа. За энэ бол Excel-ийн өөрийнх нь стандарт функц гэсэн үг. Функц учраас заавал хаалт одоо аавна. Хаалт гэдэг нь өөрөө аргументыг бичих одоо хаалтыг авч байгаа гэсэн үг. За тэгээд энэ count if маань өөрөө хоёр аргумент авдаг. Эхний аргумент болохоор мууж авч байгаа. За би i-ийн дээрээс i-ийн 14 хүртэл гэдэг юм мууж аваад байна тийм ээ. Энэ мууж дотор байгаа энэ одоо тэмдэгтийг би тоолж байгаа байхгүй. Тэгэхээр би бол e-г тоосон гэсэн шүү дээ. Count if e-ийн дөрвөөс e-ийн 14 хүртэл гэж. За мужиг бол эхлэл болон төгсгөлийн одоо нүдний хооронд тодорхой хэсэг тавиад тодорхой мужиг би яах вэ ингэж сонгож авч одоо болдгоо. За доотлолт нь одоо хэдүүлээ. Одоо эхлээд ангийн амжилтыг бодно. За доотлолт нь түүний дөрвөлөд чанарыг бодно гэсэн. За ингээ амжилт чанар гэсэн юм хоёр одоо мөрөнд бид нэр тооцоолж хийжээ. За амжилт гэдэг нь юу вэ гэдэг эхлээд ойлгох хэрэгтэй. Амжилт гэдэг нь ерөөсөө энэ ангийн хүүхдүүдийн унаагийн хүүхдийн одоо хувь өсөв шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл хангалттай өгсөн бүх хүүхдийн одоо хувийг л бид нар амжилт гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр яхаа EFS бусд үнэлгээ авсан нийт хүүхдийн тоог ангийнхаа нийт хүүхдийн тоонд харьцуулна гэсэн үг л дээ. За энэ томьёо бид нар оруулах хэрэгтэй болж байна. За энэ томьёог хийх нь бол бид нар яхаа EFS бусд үнэлгээ авсан хүүхдүүдийн тоог олох хэрэгтэй. Тэгээд тэрийг бол бид нар summa гэдэг функц ашиглаж болно. Бас Excel-ийн өөрийнх нь стандарт функц. Summa. За энэ бол байж юм тийм ээ. Энэ дээр бол F-ийн 15 гэдэг баган дээр хамгийн ихний E гэсэн үнэлгээ төгсөд тоо байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр F-ийн 15-аас доошо бид нар явах вэ? F-ийн 19 хүртэл. F-ийн 18 хүртэл тийм ээ. Энэ бол тэр F-ийн 18 хүртэл энэ мужид дээр бол одоо A, B, C, D үнэлгээ авсан хүүхдүүдийн тоо байна гэсэн. За энэ хүүхдүүдийн тоог би энэ summa гэдэг функцээр бодуулж авчаад гарсан үр дүнгийн хуваахтаа A-гийн 15-аас E-гийн 15-аас E-гийн 19 хүртэл тийм ээ. Одоо F үнэлгээ авсан бүх хүүхдэд оруулна шүү дээ. Тэр хүүхдүүдийн тоон тоож байна. За тэр маань бас дахиад нэг summa гэдэг функц бичигдэж байгаа гэсэн. Ингээд хуваахлаа энэ маань яах вэ? 1 гэсэн харьцаа гаргаж байна. За 1 гэсэн тоог би бол процентээр дэрх хэрэг хэвээр. За тэрийг бол бид нэр хувь гэсэн юм одоо тэмдэглэнээр тавьж өгөөд энэ нүдэнд бичигдсэн мэдээлэл percentage буюу процентоор илэрхийлнэ гэсэн байдлаар оруулж өгч байна. Тэгэхээр энэ бол 100% гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ хоёулнууд хоёулаа илэрхийлэх ёстой учраас би хоёулнууд нь хоёуланд нь процент гэсэн юм юу оруулсан байгаа. За одоо чанар болохоор чанар бол зөвхөн AB авсан хүүхдүүд нь тийм ээ. Өөрөөр яхаа онцгой авсан хүүхдүүдийн тоог нь нийт хүүхдийн тоог хуваах хэрэгтэй. Тэгэхээр би AB авсан хүүхдүүдийн тоог бодохдоо summa гэчээд хоёр мөнүүдийн хооронд нэмж болно. За тэр нь бол E-гийн 15 дээр E-гийн 16 нэмж гэсэн үг тийм ээ. Гарсан үр дүнгээ би summa E-гийн 15-аас E-гийн 19 хүртэлх нийт хүүхдийн тоог хуваахлаа энэ бол яхаа чанар гарч иж байна. За энэ анги хүүхдүүдэд E авсан хүүхдийн тоо 2, B авсан хүүхдийн тоо 3 байна. Ингээд 10 хүүхд авсан гэсэн үг. Нийтдээ 10 хүүхдийн ангийн 50% нь одоо яхаа онцгой гэсэн үнэлгээ авч байгаа гэсэн юм чанар үзүүлэлт гарч иж байна. За хэрвээ би энэ дээр бас нэг хүүхдийн оноог өөрчлөх юм бол энэ бүгд өөрчлөгдөнө. За тэр хүүхдээ би яхаа энд E үнэлгээтэй хүүхдийг C болголоо. Тэгэхээр E үнэлгээтэй хүүхдийн тоо нэгээр хорогдсон. Тэр нь болохоор 1 боллоо. Нийлээд бол яхаа чанар нь бол 40% болж харагдаж байгаа. Амжилт бол 100% байгаа тийм. Хэрвээ энэ ингээс нэг хүүхэд F үнэлгээтэй болчих юм бол тэр ангийн амжилт бор явчихна шүү дээ. За ингээд томьёо бол зөв орцсон байгаа тохиолдолд зөвхөн оноон самарсан байдлаар бүх бодолд өөрөө анда зөв бодогддог юм болж байна. За энэ доотлон мөрөн дээр амжилт болон чанарыг оруулсан томьёогоо дахин бичиж тайлбарлая. За бид нар бол амжилтыг бодохдоо summa гэчээд E-гийн 15-аас E-гийн 11 хүртэлх энэ мужийн одоо дотор байгаа бүх хүүхдийн тоог summa E-гийн 15-аас E-гийн 19 буюу ангийн нийт хүүхдийн тоог хаваагаад байгаа тийм ээ. За энэ болохоор чинь ерөөсөө EFS бус үнэлгээ авсан бүх хүүхдийн тоог ангийн нийт хүүхдийн тоонд харьцуулаад амжилтыг гаргаж байгаа гэсэн үг. За энэ гарсан үр дүнг бидний зөвхөн процентээр илэрхийлж байгаа шүү дээ. За доотлолт нь болохоор зөвхөн AB авсан хоёр нүдний одоо утгуудыг хооронд нэмж байгаа. Тэр нь болохоор A авсан хүүхдийн тоо бол E-г 15-д бичигдсэн, B авсан нь болохоор E-гийн 16-аар бичигдсэн. Энэ хоёр нүдний одоо утгыг хооронд нь нэмээд за энэ summa гэдэг одоо функцээр бичсэн ч болно. Эсвэл зүгээр хооронд нь хоёр нүдний хаягийг бичсэн ч болно тийм ээ. За тэгээд E-г 15-аас E-г 19 хүртэл нийт хүүхдийн тоон бол харьцуулаад чанарыг гаргаж иж байна. За ийм байдлаар одоо бид нар бол энэ одоо хүсдэгтэн дээрх амжилтуудын чанарыг гаргалаа. За томьёо та бүхэн сайн анзаарч авсан байх. Сайн харж аваарай. За тэгээд энэ томьёоныхаа дагуу мөн яг
физикийн хичээлээр одоо энэ хүүхдүүдийн энэ ангийн хувьд тийм ээ энэ хүүхдүүдийн одоо амжилт болон чанарыг мөн яг тэр хүүхдүүдийн хичнээн хүүхэд нь хичнээн хүүхэд нь B авсан тэр бүх одоо тооцоог яг одоо энэ бичсэн томьёоныхаа дагуу тийм ээ бас дуурайгаад хийх юм аа. Гэхдээ энэ бол математикийн хичээлэх байгаа. Тэгвэл та бүхэн физикийн хичээлээр байсан байдалтайгаар одоо энэ артлын багаан дээр хийж ирээрэй. За ингээд энэ удаагийн хичээлээр бид нар бол Excel-ийн статистикийн функцуудад илүү анхаарч үзлээ. Статистикийн функцууд бол A авсан хүүхдийн тоог тоолдог тийм ээ. B авсан хүүхдийн тоог тоолдог ийм одоо функцийг зохиож өгсөн. Ер нь бол тодорхой нөхцөлийг хангасан, тодорхой мууч доторх, тодорхой нөхцөлийг хангасан одоо утгуудыг тоолдог ийм үзлээ. Тэгээд түүн дээр тодорхойлоо бид нар бол энэ ангийн хүүхдүүдийн амжилт чанарыг гаргалаа. За үүгээр бидний өнөөдрийн хичээл өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяртай.